Хичээлийн зорилго сурагчдыг хүлэмжийн орчин бүтэц хөрсний физик химийн шин чанар, ургамал тарих нөхцлүүдтэй танилцуулах, мөн тэдэнд бие даасан ажиглалт хийж, хэмжилт тооцоо хийх, дүгнэлт гаргах чадвар эзэмшүүлэх. Экскурсийн явц. Нэгт хүлэмжийн бүтцийн хэмжээг тооцоолох, хоёрт хөрсний бүтэц шин чанарыг судлах, сурагчид хүлэмжийн хөрснөөс дээж авч дараах шинжилгээ хийв. Хөрсний бүтэц, температурын хэмжилт, pH-ийн хэмжилт. Сурагчдын олсон мэдлэг чадвар. Хэмжилт хийх, тооцоо гаргах, хөрсний физик шин чанарыг ойлгох чадвар эзэмсэн, ургамлын орчны шаардлага, хөрсний нөлөөг онол, туршилтаар холбон дүгнэх чадвар эзэмсэн. Багаар ажиллах ажиглалт, тэмдэглэл хөтлөх, шинжилгээ ухаан сэтгэлгээг хөгжүүлсэн. Дүгнэлт. Экскурс хичээл нь онол практикийг хослуулсан, сурагчдын сонирхлыг татсан, мэддэг чадвар олгосон үр дүнтэй сургалт боллоо. Сурагчид зөвхөн ажиглагч байгаагүй, харин судлаач, туршигч байж хүлэмжинд ямар ургамал тарих боломжтойг бие даан дүгнсэн нь энэ хичээлийн хамгийн чухал ололт байв. Даахлын чиглэлээр болсон хим физик биологи газар зүйн энэ экскурс хичээлээр бүлэжинд ямар ургамал тарих тохиромжтой туршилтаар бид эхний туршилт нь газар зүйн байршлага тодорхойлсон. Хоёрдугаар туршилт нь хүлэмжний талбайг олсон. Гуравдугаар туршилт нь хөрсний дээжийг ямар үгтэйг нь гуравдугаар туршилт нь болохоор хөрсний бүтцийг нь тодорхойлж ягаад ямар ургамал тавьж болох вэ гэдгийг болсон. Тэгээд хөрсний температурыг бас харсан 18.8 онцлоо. pH нь 7. Хүлэмжинд 80 шиг салаатны навч боломжтой. Ер нь За өөр ямар ногоонуудыг тарих боломжтой байна энэ хүлэмжинд? Улаан зойл, өвөрцөө, чинжүү гэх мэт ногоонуудыг тарих боломжтой. Таад орчин бүтээгдэхүүн газар. Яханы экскурс хичээлээр хүлэмжинд ямар ургамал тарихад тохиромжтой вэ гэсэн ийм судалгаа болон туршилт гэсэн хоёр үйл явцтай хичээл өнөөдөр үзсэн экскурс хичээл үзсэн. За эхний туршилтаараа болохоор манайх энэ газар зүйн энэ хүлэмжийнхаа сургуулийн ажлын хүлэмжний байршлыг тодорхойлох байсан. За тэгээд хоёр дахь туршилт нь болохоор хөрсний өнгөийг тодорхойлох байсан. Манай багийнхан болохоор хөрсний өнгө хэсгээс авч үзэхэд хөрсний өнгө нь болохоор хар хөрөнгө өнгөтэй гэж гарч ирсэн. Тэгээд хөрсний өнгөийг тодорхойлсоор ямар ач холбогдолтой гэхээр хөрсний хэр хуурай байгаа болон хэр чиглэг байгааг мэдэх боломжтой. За тэгээд гуравдугаар туршилт нь болохоор хөрсний ширхгийн бүрэлдэхүүний тодорхойлох байсан. За манайх болохоор хөрснийхаа өнгө хэсгээс авч үзэхэд ер нь илүү эссенцээр механик ширхэхтэй байсан. За тэгээд хөрсний шин чанарыг мэдсэний ач холбогдол нь юу вэ гэхээр хөрсний өнгө хэсгээс авч тодорхойлоход эссенцээр хэв маягшилжтэй байсан. Хөрсний шин чанарыг мэдэж авснаар ургамал ургацыг тарих боломжтой эсвэл аль боломжгүй мэдэж авах байсан. За туршилт дөрвөөрөө болохоор хөрсний өнгө хэсгээс авч үзэхэд температур нь 16.8 градустай байсан. За тэгээд хөрсний pH-ийг тодорхойлсноор ямар ач холбогдолтой вэ гэхээр pH нь 7 буюу саамаг хөрстэй байсан. За тэгээд энэ саамаг хөрстэй хөрсний шин чанарыг мэдэж авснаар ургац илүү үржил сэмс цайтай, ам чанар цайтай ургах. Ер нь илүү сайн ургах.